өвгийн садар хоёр дээрээс онцлог сэлбүүдийг өгсөн хямдруулсан байгаа. За тэгээд энэ бүх хямдрал маань ямар сэлбүүд өгсөн байгааг өнөөдрийн лайваараа та бүхэнд хүргэж байна. За тэгээд энэ бүх лайв маань манай компанийн хувьд маш анхны бөгөөд маш төвчтэй ийм хямдрал байгаа. За бид тэгээд өмнө нь авчихсан өмнөөс нь 30-50% хамгийн бодиттой хямдралыг гаргасан байгаа. Тийм учраас та бүхэндээ өнөөдрийн лайвыг хэдээсээ хямдарсан байгаа, ямар сэлбүүд хямдарсан байгаа гэдгийг хэлцүүлээд явуулж байна. Сайн байцгаана уу? Бүгд нь орой минь хүргээд одоо та бүхэндээ манай анхны агуулгын чөлөөт судалгаа буюу хямдтай сэлбэрийн бас ямар сэлбэрийг хямдарсан бэ гэдгийг бас танилцуулъя. За эхнээс нь онцлог бараа гэх юм бол энд байгаа актросын эрмэн чангалагч байна. За энэ эрмэн чангалагч тэр үл хямдарсан байгаа гэдгийг бас танилцуулъя. За энэ бүх эрмэн чангалагч энэ 207 мянган хүртэл хямдарсан байгаа. За тэгээд энэ дээр хямдарсан сэлбүүд маань агуулгах чөлөөлөх зорилготой. Ийм хямдрал учраас маш сүүнтэйгээр өгсөн сэлбүүд байгаа. Одоо энэ хэд байгаа юм аа? За энэ сэлбүүнүүд маань ерөнхийдөө бол 1-2 ширхэг байгаа. За зарим сэлбүүд нь бол цорын ганц үлдсэн байгаа учраас бас үнэхээр хайгаад олохгүй байгаа. Эсвэл үнэхээр зарим сэлбүүд маань үнэтэй санагдчихсан бол одоо яг одоо маахыг зөрөн ирээрээ манай 2 сар дотор хоёулын дээр нь бэлэн байгаа учраас та яаран ирч хямдалтай сэлбээ судалгаа аваарай, маагаараас үйлчлүүлээрэй. За бас дараагийн бас сэлбээ хоёулаа танилцуулъя. За дараагийн сэлбэг нь бас Волгийн эрмэн чангалагч байна. За энэ эрмэн чангалагч нь бол 315 мянгаас 207 мянга буюу бүхэл бүтэн 108 мянган төгрөгөөр хямдарсан байгаа шүү дээ. Тийм. За ингээд та бүх маа дэлгүүр дээр ирэх юм бол бид нар ингээд яг хэдэн төгрөгнөөс хэдэн төгрөг болсон байгааг нь бодитоор ингээд тавьчихсан байгаа. За дарааг нь бол бас маа жолоочны дунд эрэлттэй байдаг Вологийн болвол хөндлөн тягны бол шарнаар нь бас хямдарсан байгаа. Энэ шарнаар нь бол 151 мянгаас 116 мянга буюу 35 мянган төгрөгөөр бол хямдарсан байна. За дээрэс нь үдчихэж байгаа бүх хүмүүс маань сайхан шеэрлээд өөр хэрэгтэй бүх хүмүүстээ түгээгээд өгөөрэй. Гол нь би үзээд өнгөрөх, та үзээд өнгөрөх биш. Бөөнөрөө бусад хэрэгтэй хүмүүстэй түгээгээд шеэрлээд танд хэрэгтэй байж болно, таны найзад бас хэрэгтэй байж магадгүй. Тийм учраас сайхан түгээгээрээ болон түгээх шүү. За дараагийн сэлбэг бас танилцуулъя. Маадраас нөгөө жолоочны дунд бас эрэлттэй байдаг амарчны маань түүх бас хямдарсан байгаа. За ерөнхийдөө сайд давтаа хэлэх юм бол сэлбүүд маань бол 1-2 ширхэг байгаа учраас та яг одоо манайх руу гараарай. Манай хямдалтай худалдаа бол баян үйлчлэлээр байх болно. За тэгээд энэ цан эрзэн гэхэд 24 мянгаас 8700 төгрөг хүртэл хямдарсан байгаа. За тэгээд энэ хүү цан эрзэн маань бас хэмжээнд харж ивэл зөвхөн ойлвоо ч гэдэг юм уу эсвэл бенз шиг юм уу ямар ч машин харуулаад тавьж байна. Энэ дээр бас нэг комент ирсэн баг шиг байна те. Ойлвоо шүүрнүүд хямдралд орсон уу гэнэ. Ойлвоо шүүр маань бол хямдралтай байгаа. Жолооч маань бүрсээ мэдж байгаа хоёр нарийн масын шүүрэн дээр их нарийн амттай хоёр шүүрийн нөхөд өргөний дамжуулж өгч байгаа. Тэр хямдрал маань бол хിവэрэ үргэлжлэж байгаа. За дараагийнхан бас хэсгээр бол бас шүүрнүүд бас хямдруулж гисэн байгаа. Манаас Renault Truck-ыг ундаг хүмүүс ах юм бол Renault Truck-ын будаатай шүүр маань бол 267 мянгаас энэ хэд хүртэл хямдрлаа? 267-аас 188 мянга хүртэл хямдарсан байна. 188 мянга төгрөг. Заавал та бас Renault Truck таах шаардлагагүй. Ерөнхийдөө будаатай шүүрний маань Эрзван таарч авах юм бол та бусад өөр машинууд бас тааруулаад тавих боломжтой байгаа учраас за энэ Renault-ийн хүн чинь минийх таахгүй байх гэж шаардлага байхгүй. Та зөв хүрээдэр маадаар ирээ шалгуулаад таарчин өгөө гэдэг юм зү. Тэрээ та таарч авах юм бол шууд хямдалтай байр нь худалдаа авах тийм боломжтой байгаа. За дараагийн хэсэг бол энэ бол Авеконы бас мастын үедээ түшин шүүр авах хямдарсан байгаа. За энэ шүүр маань бол 56900-аас хэд хүртэл хямдарсан байгаа вэ? 32 мянга хүртэл хямдарсан байна. 32 мянга 50% хямдарсан байна шүү дээ. Тийм учраас маш бодиттой бөгөөд огцом хямдарсан байгаа. Угаасаа хүмүүс бүр гайхаад вау гэж дараад байна. Баярлалаа, гайхтайгаа баярлалаа. Ямар машины сэлбэг вэ гэхээр энд байгаа сэлбүүд маань бол Европ тракийн сэлбэгүүд байгаа. Мөн дээрс нь бусад нэг Хятад, Япон ингээд бусад ижил төрлийн
тракуудад хэмжээгээр таардаг сэлбэгүүд бас байгаа учраас хэрэгтэй сэлбэгчийн харагдах юм бол бидний лөө холбогдоод аваарай. Сэлбэг аваа. За доор нь байгаа хэдүүл бас агаар шүүгчдээ үзүүлээ. За эхнээс нь үзүүлэх юм бол за энэ агаар шүүгч гэхэд бол яг манай дээр бол дафих гэж ирсэн байгаа. Дафийн буюу LF45 буюу арай лон хөгшин загвартай. Гэхдээ таны өөрийн чинь машины агаар шүүгч энэ агаар шүүгчтэй хэмжээгээр ижлэхэн үндсэн диаметрээр ижлэхэн байх юм бол тааруулаа тавих бас боломжтой байгаа. Тийм учраас за миний машины сэлбэг энд авах юм чи эдний очиод яах вэ гэх шаардлага бол та өөрийн тайлаад авсан сэлбэгээ аваад үзээд хэмжиж үзээд таарч ийн үгүй те хэрэг таарч авах юм бол хямдалтай үнээр авах боломжтой байгаа. За маад өнөөдөр агаар шүүгчүүд маань бол энэ доогоор өрөө тавьсан байгаатай чинь 10-аас 15 нэр төрлийн дотор болон гадна гэсэн агаар шүүгчүүд бол маш олон тоогоор хямдсан байна. Гэхдээ агаар шүүгчүүд маань мөн түрүү хийсэнчлэн 1-2 ширхэг байгаа. Манай 2 сардлууд дээр зарим сэлбэг маань 1 ширхэг, зарим сэлбэг маань 2 ширхэг гэдэг нь маш цөөн тооны сэлбэгүүд үлдсэн байгааг бас анхаараарай. За Үлзий Бат өгөөдөө баярлалаа. Амжилт хүсье гэсэн байна. Баярлалаа. Бидэрт амжилт хүсэн баярлалаа. Таны ажил бас амжилт хүсье. За энэ хэсэгт маань юу гэх юм бол бас маагаараас үйлчлүүлдэг хятад трактай North Bands, Хоо, Shakman-тай хүмүүстэй зориулаад мичээ хөдөлгүүртэй мичээ мотортой машиных нь болохоор моторын комжиг нь бас хямдруулсан байгаа. Маа дээр бол 287 мянгаар зарагдчихсан комжигийг 234 мянгаар бол хямдруулж зархаар болсон байгаа шүү. Энэ сэлбэг маань бол наад нэг ширхэг үлдсэн байгаа. Хэрвээ таны найз нөхдөж хэрвээ хятад трактай авах юм бол бас хэлээрээ, дамжуулаарай, танилцуулаарай. Эдний дээр ийм сэлбэг хямдсан байна. Зорж очиорой гэж хэлээрээ манайхаа. Хойлоо нагтлаад хямдарсан уу? Хойд уртл нь хямдарсан уу? Гамбат гамбаа гэж. За хямдарсан нагтлаадаа та бүхэндээ бас танилцуулнаа. Утгагүй тэнд бас нагтлаадууд маань бас харагдчихэв. За нагтлаад руу яг танилцуулах гал явж байна манайхаа. За дараагийн хэсгээр юм бол бас энэ маад бас цөөхөн үлдсэн байгаа. 1-2 ширхэг үлдсэн байгаа. Жана амарчны бол хямдруулсан байгаа. Энэ амарчны маань бол Mercedes-Benz Actros-ийн бол кабины уртлын амарчин хосоороо байгаа. Нэг ширхгийн хуучин манайдар үлээ 296 мянгаар зарагдчихсан бол 177,300-аар бол 300 орлоо буюу 120 мянга хямдсан байна. 120 мянган төгрөгөөр хямдарсан байна. 120 мянга төгрөгөөр хямдсан байна. За одоо хэдүүлээ бас нахлаад руугаа оръё. За нахлаадан дээр бол маад дээр зарагдчихсан тэлдэг нахлаадууд дээрээ бол бүгдэн дээр нь хямдрал үзүүлсэн байгаа. Тийм учраас maaхан тэлдэг нахлаадаа Volvo тракч байна уу эсвэл өөр тракуудтай байна уу эсвэл чиргүүлэнтэй хэрвээ үнэхээр хайгаад болохгүй бол maaхан нахлаадаа аваа хүрээд ирээрээ бид нэр яг хэмжиж үзээд танд аль нь таарах вэ гэдгийг нь бол яг хэлээд өгнө. За ерөөдөө maaхан нахлаадууд бол нэг 270 мянгаас зарагддаг байсан бол одоо нэг 170-аас 220 мянган хооронд бол хямдрал нь бол хямдарсан байгаа. За мөн чиргүүлийн нахлаад хямдарсан байна. Maaхан бас зарим нь бол эрэлттэй, бас зарим нь бас жоохон үнэтэй байна. Хямдруулах боломжтой юу гэжсэн нахлаад маань бол хуучин бол 352 мянгаар зарагдчихсан. За яг одоо бол хэдээр хэмжсэн болоо. За мах энийг хэрвээ коммент бичгээр бид нэр яг лайваа хадгалж байгаа учраас дараа нь бол танд яг хэдэн өгөрөөр хэмжсэн бэ гэдгийг бас хэлээд өгнө. Энэ цаад агаар шүүгчийг бас нэг бензтэй жолооч нар машинд нь байдаг хэрнээс тэр бүр солидоггүй байгаа. Тэгээ наатахаа бас танилцуулаад хэлвэл. За энэ агаар шүүгч маань болохоор Actros болон Atego-нд ордог. Яг хаана орд юм бэ? Миний машинд ийм агаар шүүгч байдгүй гэж бас зарим хүмүүс нь хэлдэг. Энэ яг бол ардиаторын урд ордог зорилготой байдаг. За энэ агаар шүүгч маань бол маадаг 356,400-аас 275,900 хүртэл хямдарсан байна. Тийм учраас та тэр агаар шүүгчээ солих шаардлагатай болсон байгаа бол маадаг нэг хямдарсан байгаа дээр нэрээд бас хямдарсан үнээр авах боломжтой байна. Одоо энэ агаар шүүгч манай дээр нэг л байгаа юу те? Тийм нэг байгаа. За бас манайхыг бас зарим хүмүүс сайн мэдэх баг транзитын сэлбэг зардаг гэдэг. Дээрээс нь жижиг машинуудын түлшний шүүр, масны шүүр зардаг гэдэг. Биднэрт зориулаад бид нар бас транзит дээр бас хямдрал үзүүлсэн. Транзитын шүүрнүүдтэй бас хямдрал үзүүлсэн байгаа. За жишээлх юм бол энэ бол
транзиттэй жолооч бол тэр багтаа солиод байдгүй. Гэхдээ энэ бол түвшний одоо тунгаагуурын шүүр гэж ярьдаг. Энэ шүүр маань бас хямдарсан байгаа. Дээрээс нь жижиг машинууд зориулсан жижиг маскын шүүр, түвшний шүүрүүд мөн хямдарсан байгаа. Тийм учраас таны хайгаад олдох байгаа шүүр манайдар зарагдж байгааг үүсэхгүй. Дээрээс нь таны хайд яг гадуур зарагдахгүй те эсвэл нөгөө нэг цөөхөн таны онгон машин чинь Монгол цөөхөн байдаг бол бас манайдар байж байгаа үүсэхгүй учраас та бас машиныхаа арлын дугаараар гэдэг нь шүүрээ авчираа шалгуулж үзээд те харуулаад авах боломжтой байгаа шүү. За тэгээд бид нар бас нэг хямдтай бараа зарсныхаа хажуугаар бас бусад хямдраагүй бараагаа худалдаж авч байгаа хүмүүстэй зориулаад бас бэлэгтэй худалдаа зарсан байгаа. Тэрийг бас одоо танилцуулъя. За. Саяхан бас жолооч нар мэдж байгаа хоног газрын ачаа буугаад сэлгүүд маань бас нэлийн нөөцтэйгээр ирсэн. Тэгэхээр нэг бусад хямдралгүй сэлбгийг худалдаа авч байгаа жолооч нараа бид нар бас орхихыг хүсээгүй учраас бэлэгтэй худалдаагаа дахин эхлүүлсэн байгаа. За наадмын дараа манай хямдралтай худалдаа дууссаны дараа жолооч нараас нэлийн бэлэг асуусан. Тийм учраас бэлэгтэй худалдаагаа бид нар дахиад зарласан учраас та бүхэн хямдралгүй сэлбгийг авч байгаа тохиолдолд энд харагдаж байгаа бэлгүүдээс сонгоод авах боломжтой байгаа. За бэлгүүдээ нэг өөрөөр сонгож байна. За дандаа жолооч нарт маань хэрэгтэй бэлгэнүүд байгаа. Бэлэг авч амжаагүй гэдээсэн манай үйлчлүүлэгч нар манай одоо ирж авахд болох нэ. За тэгээд лайвхаа төгсгөл хэлэхэд лайв маань зөвлөж байгаа учраас хэлэхэд лайвхаа ихэнх хэлсэнчлэн энэхүү хямдралтай манаас манай компани зарлж байгаа хамгийн анхны хямдрал байгаа. За тэгээд дахиж ийм хямдрал хизээ зарлахыг бас бид нар сайн мэдгүй дахиж зарлах үгүй нь тодорхойгүй учраас энэ боломжийг бас та бүхэн ашиглаад аваарай гэж зөвлөмөр байна. Тэгээд салбарт байршлыг хэлээд. За тэгээд маа салбар нэг буюу 5 сарын 10 буудлын цолон төвийн 2 давхарт байрлалдаг бол манай 2 дахь салбар нь бол Чулуун оны тойроор зүүн тишээ аваараа Акума төвийн 2 давхарт байрлаж байгаа. Дээрээс манай жолооч маш хурд яараараа маргааш өглөө эртлэн басаа маахыг зориорой. Манай бэлэгтэй худалдаа болон огцом хямдралтай худалдаа маань үргэлжлээд болох болно. За оройг айлттай өнгөрүүлээрэй. За баярлалаа.